За ангийн тодорхой үйлдэлүүдтэй болгоо. За 3 онооны юм. За ангийн тодорхой бодохтой эхлээд үйлдэлийн дарааллаа илэрхийлэх. Үйлдэлийн дарааллыг тавья. 1-р нь хаалт ноцрох, 2-р нь хуваахаа, 3-р нь хасах үйлдэлийг бодно. За 3 бүхэл 4-ний 1-ээр нэмэх нь 2 бүхэл 6-ны 1. За ангийн тодорхойг нэмж хасахад ижил хуваарьтай болно тийм. Ижил хуваарьтай болохдоо энэ хоёр тооны хамгийн бага эрх хуваагдаж байна болно гэсэн. 4, 6, 2 хамгийн багатай хэд хуваагдах вэ? Эсвэл энэ хоёр тоо маань бие биендээ хуваагдаж байна уу гэж байна. Хуваагдахгүй байгаа учраас анхны тоо өрчигдгүүн задлаад өгч. 2 дахаар 2. 2-ыг 2 дахаар 1. За 6 задлаа. 2 дахаар 3. 3-ыг 3 дахаар 1. За ижлэр нь болж. Энэ хоёр ижлэх. Дугуйлагдаагүй үлдсэн 2, 3, 2 гэсэн хоёр таагаа зөрүүлээд өгч. Энэ дээр 3-ыг. Энэ дээр 2-ыг. За энэ тохируулах үржигдүүнээр бүхлийг юусоо үржүүлэхгүй. Бүхэл маань хэвээрээ байж чинь 3 бүхлээрээ. За 3, 1-ийн 3 гэж өртөрч. Хуваарьт 4, 3-ийн 12 боллоо. За энэ 2 бүхэл хэвээрээ 2-оор үржүүлнэ 2, 1-ийн 2 хүртэрнэ. Хуваар нь 2, 6, 12. Ижил хуваарьтай болцсон учраас бүхэлдээр бүхлээ нэм. 3 бүхэлдээр 2 бүхлийг нэмэхээр 5 бүхэл. Энэ хуваар ерөөсө хөдлөхгүй 12, 12 гэж нэмэгдэхгүй гэсэн үг. 12-оор явж гин 12-ны 3 дээр 2-ыг нэмлээ хүртрүүдээ нэмэхээр 5. За тэгээ энэ 5, 12, 2 маань хураагдаж гинэ гэж үзэх ёстой шүү дээ. Тэр хураагдахгүй учраас ингэ болоо. За дараагийн үйлдэл 5 бүхэл 12-ны 5-ыг хуваах нь 2 бүхэл 5-ны 3. За үржүүлж хуваахад нэмж хасахаас өөр бодолт юм шүү. Энэ 5 бүхэл 12-ны 5 гэдгийг солимог тодорхой байгаадгаа тий засаг тодорхой болгоно. Засаг тодорхойлоход 12 гэсэн хуваар маань ерөөсө хөдлөхгүй байгаа шүү дээ. 12-ыг 5-аар үржүүлж өгнө. 60 болж тий 60 болчингуудаа энэ дээр байгаа хүртэр нэг нэмнэ гэсэн үг. Тэр 60 дээр 5-ыг нэмэхээр 65. За 12-ны 65 болчих. За хуваах нь. За артлынх нь мөн хуваар хөдлөхгүй. Энэ хоёрыг үржүүлнэ тий 2, 5-ийн 10. Нэг гэсэндээ хуваар бүхэл 2-оо үржүүлнэ гэсэн. 2, 5-ийн 10. Тэгээ хүртрээ нэмэж өчнө 13. За харин хуваах үйлдэл дээр үржүүлэхээс ганц ялгаатай зүйл нь энэ хуваагчийн байр гэсэн. Хүртэр хоёрын байр гэсэн. Хуваагдагчийн хэвээрээ 12.65. Хүртэр хоёрын байр солигдсонгуудлаа үржих үйлдэл гүйцэтгэх болно. 13.5-аас солигдсон. За тэгээд ингэж биччихээд энэ бутархан хүртэр нөгөө бутархан хуваарьтай хураагдах уу гэж үзье. Энэ хоёр маань бие биендээ хуваагдах хуваагдана. Уйлаа 13-т хуваагдаж байгаа учраас 13-ыг 13-т хуваадныг 65-ыг 13-т хуваахаар 5 гараад ирж байна. За 12, 5, 2 зэрэг хуваагдах 5 байхгүй шүү дээ. За тэгээд энэ дарсан тоогоо үржүүлэхгүйгээр энэ булан тутсан жижиг тоогоо 5-ыг 5-аар үржүүлээд 5, 5, 25. 12-ыг 1-ээр үржүүлээд 12. За дараагийн үйлдэлээ харчин. Дараагийн үйлдэл хэрвээ үржих хуваах үйлдэл байвал энийг солимог тодорхойроо шилжүүлэх шаардлагагүй. Дараагийнхаа үйлдэл нь хасах үйлдэл байгаа учраас заавалж байх нь. Солимог тодорхойроо шилжүүлж бодох юм бол амар байдаг. Солимог тодорхойроо шилжүүлэхдээ энэ 25-ыг 12 таагаад үзчихин 25-ыг хуваах нь 12. За хэд ногдохлоо 2-оор өгөөд 24 тий. Нэг үлдэгдэл гарч. Энэ 2 гэдэг байгаа энэ ногд орчин бүхэл хэсэг дээр тавих. 2 бүхэл. Энэ хуваар ерөөсө хөдлөхгүй анзаарч ивэл. За 12-ны нэг үлдэгдэл маань өртөрт өчгтнэ. За дараагийн үйлдэл. 2 бүхэл 12-ны 1-ээс хасах нь 1 бүхэл 4-ний 1 гэж. За энэ хоёрыг нэмж хасахад ижил хуваар өгсөн тий. Эхлээд би энэ хоёр тоо маань бие биендээ хуваагдах нь уу гэж үзчихнэ. 12-ыг 4-т хувааж болж байгаа болов. За болох учраас энэ их тоон хуваар нэг гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр 4-ийг эдгээр үржүүлвэл 12 болж байна. 3-аар. Зөвхөн энэ дээр ингэж өгчгөл
Энэ бол хэвээр байж штэ. За 2 бүхэл 12-ны 1-ээс хасах нь 1 бүхэл 4 бүхэл 12-ны 3-1 3. За одоо энэ дээр айгүй хүүхдүүд алддаг. За яагаад алдаж байгаа юм гэхээр энэ 1 бүхлээс 1-ээс 3-ыг хасчихлахгүй хүртрүүдэд хасах гэсэн чи хасч болохгүй очдөг. Тэгэхээр яадаг вүлээ? Энэ 2 бүхлээсээ 1-ийг зээлч. Тэр 1 бүхэл хуваар хөдлөхгүй хэвээрээ. Одоо хүртрээ тавихдаа энэ 12 гэсэн хуваар дээр хүртрээ нэмчин 12 дээр 1 нэмээд 13. За хасах 1 бүхэл 12-ны 3 гэж өгөөд. За бүхлээс бүхлийг хассан чинь тэг бүхэл бичихгүй тийм товч хуваар ерөөсөө хөдлөхгүй 12-ны 13-аас 3-ыг хаслаа 10. Тэгштэй учраас 2 туурагдана. Ингээ 2 нар очиж 6-ны 5. За цаашаа хураагдахгүй тий. За ингээ ихний бодлого хэмж байна. За дараагийн бодлого энэ 6 дугаар бодлогыг тайлбарлая. За мөн адил хаалтанд газруулж бодлоо. Хоёрт нь хуваалаа. Гуравт нь нэмлээ. За 2 бүхэл 18-ны 7-оос 1 бүхэл 9-ний 1. За энэ нэмж хасахад ижил хуваартай болох хамгийн амархан арга бол эхлээд энэ хоёр тоо маань бие биендээ хуваагдаж байна гэдгийг л харчихна. 18-ыг 9 тувааж болж байгаа учраас энд 9-ийг хэдээр үржүүлвэл 18 2-оор гэдэг. Энд 2-ыг хүчил болох юм байна. 2 бүхэл 18-ны 7-оос хасах нь 1 бүхэл 2/18-ны 2/1-ийн 2 гэдэг. За энийг хасаж болж штт. 2-оос 1-ээс 1 бүхэл 18-ны 7-оос 2-ыг хаслаа 5. За энэ хоёр хураагдахгүй 18 5 2 бие биендээ хуваах. За 1 бүхэл 18-ны 5-ыг хуваах нь 5 бүхэл 4-ний 3. За 18-ны энэ хоёрыг үржүүлэн тий бүхэл ба хуваар хоёрыг үржүүлэн 18-ыг нэгээр үржүүлээ 18 5-ыг нэмчин гэсэн 23. За хуваах нь за 4 гэсэн хуваар хөдлөхгүй шүү дээ. Хуваараа бүхлээр үржүүлээ 4 5-ын 20. 20 дээр 3-ыг нэмлээ 23. За хуваах үйлдэл нь үржигээс ялгаатай. Үржиг нь бол шууд ингэ бодчихно гэсэн. Хүртэр хуваарийг хураагаар. Харин хуваах дээр энэ хуваагчийн байрлал солигдно. Хүртэр хуваарийн байрлал. Юу үржих болчихно гэсэн. 23 нь хуваартай орчроод 4 нь хүртэртэй гарч ирж байна. Энэ хоёр тоо ижил тоонд хуваагдах уу гэхээр ижил тоонууд учраас 23-ыг 23 туугаад 1 гарч тий. Энэ тэгштэй ба шүү дээ. 2 тугаараар 4-ийг 2 тугаар 2, 18-ыг 2 тугаар 9. Энд нь хэрвээ хураагаад бодчих юм бол хурааж утах юм бол алдаа гарах магадлал багаснаа л гэсэн үг. Эсвэл шууд 18-ыг 23-аар үржүүлээд хүртрийг хүртэрт үржүүлээ ингээд тавьчаад дараа нь хурааж болно л доо. Тэгэхээр бас олон оронтой тоо үржүүлэх үйл гарч ирчих гэдэг юм. За 9-2 дээр нэмэх нь 3 дугаар 36-ны 25. За энэ хуваар болоход маш амархан байна. 36-г 9 тувааж болно. 4 9-ийн 36 байдаг. Энэ дээр 4-ийг өглөө 36-ны 2 4-ийн 8. 36-ны 25 тий. За нэмэхээр 36 хуваар хിവэрээ 4 дээр нэмлээ 25 дээр 8 нэмэхээр 33. За энэ хураагдахлаа 3 хуваагдчих гэсэн. 3 тухаар 12-ны 11. Энэ өстө бие биендээ хуваах. Зэ хариу бол 12-ны 11 юм байна. За ингэ болоо. За дараагийн үйлдэл. Дараагийн бодлого 7 дугаар бодлого. За үйлдэлийн дараалал тавья. Хаалтан доторх. Яхаа хуваах үйлдэлийн 1-р, 2-т нь нэмлээ, 3-т нь үргэлжлээ тий. За хуваахад явах лээ. Олимог доторхыг засах доторх олдно 8 хуваар хിവэрээ энэ хоёрыг анх үржүүлэн тий 3 8 24. Тэгээд энийг нэмчин 24 дээр 3-ыг нэмлээ 27. За хуваах нь 4-ний 2 4-ийн 8 1-ийг нэмлээ 9. За хуваахад